Эрхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн чихвчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 9-ний баасан гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцааг үзээлийг олгож эхэлсэн байна. Мөн арьсыг 2 дахин 5 тухтай байлгаж урсгаас хамгаална памперс хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 186 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд 186 дугаарын туршид хамтдаа байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягайлаад өгье. @mjl radio.com руу та мэйлэр цагтлаа илгээж болох нь. За мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг. Тэрэн дээрээ дараад орчвол таны цагтл бүр аяйгуу урд өрөөд ирэх юм шүү. За хэрвээ одоо YouTube-с нэвтрүүлгээ нөхөд сонсдог бол томчуудын шууд ингэж хагаад нэвтрүүлгээ нөхөд сонсороо. Хас холоос гараараа цагтл илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар байрлал 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаяглан нэвтрүүлэг рүү цагтлууд илгээгээрэй. За одоо уран бүтээлийн жил 7 сарын 10-наар дуусна. Тэр батал одоо цагтлуудаа унших болохоор та цагтлуудаа яарвчлуулахгүй бол тэгээд амжихаа болчих үе дээ, тийм ээ. За өчигдөр мэндийг хүргэе. Өнөөдөр сонсогчтой холбогддгоо сонсогчдоос ирсэн цагтлыг уншиж хүргэдэг байгаа. Тэгээд та бүхэн маань чихвчээ зүгээд кофе цайгаад хүлэн өөр тухтай байрлалаар аваад цагтлуудаа хүлээн аван сонсоорой. Уншиж танилцуулахаар би өнөөдөр 5 цагталтай сууж байна. За ингээд ихний цагтлыг та бүхэндээ хүргэе. За ихний цагтал маань одоо нэг асуудлуудаа хүмүүс их бичдэг тийм ээ. Тэгээд тэрэнд болохоор зарим нь за наач одоо хүний амьдрал тийм юм гэж юу гэдэг юм бараг цохоогоод бичсэн юм уу гэж итгэхгүй хүмүүс байдаг. Гэтэл тэр хүмүүс маань загтлыг уншаад сүүлд нь сонсогчд холбогдоод зөвлөгөө өгөөд комент зөвлөгөө өгдөг. Тэрийг бүгдийг нь уншингуудаа сэтгэлдээ одоо загтлаар илгээж байгаа хүмүүс маш олон байдаг. Тэгвэл тэр одоо хариу ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байна уу? Эрхэм хүндэт хөтлөгч Ами болон сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Уянгалах сайхан хоолоогоор тань загтлыг уншуулсандаа туйлаасаа их баяртай байна. Загтлаа уншигдахыг хүмүүс хэрхэн зөвлөж сэтгэгдэл үлдээх болоо, намайг дэмжих болов, ойлгох болов, эсвэл ойлгохгүй юм болов гэд их л догтлолтой хүлээж байсан юм. Хүмүүсийн сэтгэгдлийг уншаад би ямар ч байсан зөв алхам хийж, зөв явж байгаагаа ойлгосон. Та бүхнээсээ маш их урам зориг авсан шүү. Урам хайрлсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гадаа 30 химийн халуунтай янзын сайхан байна. Амралтын өдрөө ашиглаад 2 хүүхэдтэйгээ өөр нэг хотыг сонирхож үзэхээр аялаж байна. Манай 2 хүүхэд уцаараа тоглоод л би та нартаа баярснаа илэрхийлээд загтлаа бичиж суунаа. Заримдаа цагийн зуруу ажлын цагаас хамаарат нөхөд сонсдог шүү. Та бүхний хүндэтгсэн гэд нэрийг нөцсөн 2025 оны 5 сарын 3. За энэ ямар загтлын хариу юм бэ гэхээр гадаадад байдаг гэд нэг мөсгөөс иржсэн тийм ээ. Хэрвээ санджайвал түрүүчэн 7 хоногт уншигдуу та тэр захианы хариу ингээд ирсэн байна. Тэгээ сонсогчд маань бүгдэнд нь талархлаа илэрхийлсэн байна. Энэ үнэхээр гоё байдаг. Магадгүй ингээд комент бичээлээдэг хүн хардаг ч юм уу, үгүй ч юм уу гэж бодож иж магадгүй тэгтэл захидал бичсэн бүх хүмүүс комментүүдийг бүгдийг шүүж хараад өөрсдөө одоо авахаа авч гээгээд ялангуяа манай сонсогчдын зөвлөгөөг маш их хүлээж авдаг болохоор коммент биччихэл байгаарай. За дараагийн захидлыг хүргэе. За дараагийн цагтл маань надад ирсэн цагтл байлаа. Тэгээд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Ойр үнэхээр нэг тийм дип буюу сэтгэл санаагаар унсан тиймэрхүү байдалтай байгаа. Тэгтээ ямар ч сан даваад гарна. Тэгээд тэрийг мэдсэн юм шиг цагтл ирсэн надад. Сайн байна уу? Хөтлөгч Ами болон сонсогчдоо энэ өчийн мэндийг хүргэе. Байнгын сонсогч Мина Солонгос улсаас мэдчилж байна. Энэ захиаг Амидаа зориулж бичиж байна. Яагаад гэж юу? Хүний бичсэн захиаг уншаад хүнд урам өгдөг болохоор магадгүй өнөөдөр хин нэгэн танд урам өгч амжаагүй байгаа байхаа гэж бодоод бичсэн. Захиаг яаж ийм гоё орж уншдаг юм бэ? Яаж ингэж сэтгэлээсээ уншдаг юм бэ? Ингэж дотортой уншдаг хүн туйлын хавар байхаа гэж би боддөг юм. Томчуудын шуудан шимтэн сонсож, хамт уйлж, хямарч, урам зориг, сэрэмжлүүлэг гэдэл амьдралын мэдэхгүй зүйлсээ авдаг та. Жаахан найруулга муутай бичиж байгаа хаа хөлцөл өчий. Би таны фэн болоод удаж байгаа. Танаас маш их ирч хүч мотивац авдаг шүү. Бусдад хайр, итгэл,
урам зориг өгдөг, бас маш сайн сонсогч, гоё нэрхтэй, дэгжин, цэцэг шиг хэнцэр, өөр хэлэх үг олдохгүй дууссан бололтой. Хүндэлж хайрлаж явдаг шүү. Энэ ирчээрээ урам зоригтой, юунд ч бууж өгөхгүй, эрч хүчтэй ажиллаарай. Ажилдаа дандаа дэмждэг шүү Лусын тагин минь. Хүндэтгсэн Мина 2025 оны 5 сарын 3-ны 23 цаг 47 минутад бичиж явуулсныг нь та бүхэндээ хүрэглээ. Тэгээд үнэхээр гоё юм. Яг сөрөг сэтгэл би бүх хүн таалагдчих чадахгүй л дээ. Тэгээд сөрөг сэтгэл ч юм уу тиймэрхүү юм зөндөл авдیں۔ Тэгээд тэрийг ерөн тоодоггүй. Гэхдээ нэг ч гэсэн хүний урмын үгээр нэг ч гэсэн комментиг уншаад тэндээсээ асар их ирч хүч аваад босоод ирдэг юм шиг үү. Тэгэхээр баярлалаа та бүхэндээ үргэлж дэмждэгт. Баярлалаа. Дэмина маань орж ирсэн байсан. Баярлалаа. Үнэхээр их хайртай шүү. Ингээ өргөжлөлийн нэвтрүүлгийн хамтраалагчийг танилцуулаад дараагийн уртцагтал руу орно. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Тэгэхээр 2025 оны худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан байгаа. Тус жилийнхээ хүрээнд бараа татан авах барьцаагүй зээлийг сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулж олгож байгаа юм байна. Энэ зээл нь харилцагч таны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг хамгийн таатай нөхцлөөр шийдэж өгснөөр онцлог буюу 5 тэрбум хүртэлх зээлийг ямар ч үйл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр хурдан шуурхаа олгож өгөх юм байна. Тэгэхээр зээл шийдвэрлэх хугацаа нь бол 2-5 хоног шийдээд өгч нь зээлийн хэмжээ нь 5 тэрбум төгрөг хүртэл хугацаа нь 12-оос 24 сар хүртэлх юм байна. Тус бүтээгдэхүүндээ номин сүлжээ дэлгүүр гэрээ байгаас учраас номингийн харилцагч та бүхэнд энэхүү зээл нийлдэхтэй байгаа. За бусад худалдааны салбарын бизнес эрхлэгчид ч юм уу Ариг банктай холбогдох боломжтой юм байна. За тэгээд Ариг банк 2025 оны худалдааны салбарыг дэмжих жил болгоо ажилласан гэдгийг хэлсэн тийм ээ. Энэ жилийнхээ хүрээнд сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулан үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгож эхэлснийг дуулахад таатай байна. За 24 цагийн турш утас нь холбогдно. 70 10 техник 70 10 техник гэсэн дугаарлаа холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За энэ хаана юу гэхээр Эрдэнэт хархан бол Улаанбаатар хотын бүх салбаруудаар явагдана. Сошиал хаяг нь Ариг банк гэж тайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраж алсан Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Урагшлуулсан дараагийнхаа цагтлыг хүргэе. За дараагийн цагтл. Сайн байна уу амийн ихчээ? Танд цагтл унших өдрийн мэндийг хүргэе. Би гадаад улсаас энэ захиаг бичиж суuna. Ажил дээрээ ажиллаа хийнгээ MJL радиог сонсон ажиллаа хийх үнэхээр гоё гэдэг юм. Өөрийн амьдралдаа хэрэгтэйг нь авахыг аваад хэрэггүйгээ техний хажуугаар өнгөрөөждөг л дөө. Би анх удаа захиа бичиж үзэж байгаа учраас жоох муу бичсэн байж магадгүй шүү. Анхны хайр. Би анх 9 дугаар ангиад төгсөөд 2.5 жилээр мэргэжлийн ангиад сурна гэд орж байлээ. Сургуульд аач орлоо. Би энэ тэрүүгээр алхаж гүйж хараад нэлээд дүрсгүүддэг тийм хөвгт байлаа л да. Тэгтэл нэг өдөр шатан дээр нэг хөөрхөн нүдэнд улаахан охинтой тааралцсан юм. Би хараад л бундун болчихсон. Энэ охин л миний заяаны хань болох охин байна даа л гэж шууд бодож илээ. Би гэдэг хүн чинь анх удаа л хүнд тэгтлээ хүчтэй дурлаж байгаа нь тэр. Тэрнийг харахаар л зүрх хүчтэй зохиолж гар хөлс салганаад л өстө мангартаж өгдөг байж лээ. Тэгээд л захиагаар найрах гэж үздэг байсан юм. Тэгээд тэр охиныг надад бас сайн гэдгийг мэдээд ямар их баярлсан гэж бодноо. Нэг өдөр тэр минь зөвшөөрсөн гэдэг хариу хэлэхэд хөл минь гацагт хүрхгүй баярлаж хөөрч догтолж үлээ би гэдэг хүн чинь. Өөрөө очиод хэлийг эхлэхээр би амар ичимхий болохоор охин хүүхдтэй юу ярихаач мэдэхгүй хараад л үг гарахаа болоод отоо ботход надад дэндүү нандин үе мэн байж дээ гэж боддгийм. Тэр минь дотор байранд байдаг байсан л та. Би тэгээд л ээжтэй худлаа хэлээд аргалж байгаад яаж ээж байгаа дотор байранд орчихсон юм. Яагаад тэгэхээр тэрнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийн тулд тэр шүү дээ. 10 сартаа багтаад дотор байранд орсны орой тэрнээс минь хоёулаа болио гэдэг чаад ирдэг юм да. Би гэдэг хүн чинь анхны хайраасаа салаад бүр сэтгэл санаа нав сунж байгаа юм чинь. Амар эмо хүн болж ээж лээ. Бараг 1 жил эмо орсон бах оо. Одоо батгаад ихтэй хөөрхөн байдгийг. Дадлаг дотор байр сургууль гэдэл эд нас цааш яваад тэгээд жуудалгүй ковид гарчихсан юм. Бараг хичээлдээ явахгүй байж байгаад нэг мэдсэн төгсцөөн л гэж байна багш. Сургуулаа төгсөөд би дадлага хийж байсан газраа ажилд орлоо л доо. Нэг мэтгэл цаг хугацаа маш хурдан явж өгчихсөн байсан. Ажил гэр гэдэл нэгэн хэвийн амьдралаар тэр хэвэндээ л орчихсон явж байлаа. 2022 оны өвөл би гэртээ гэр бүлийнхэнтэйгээ зураг төдөө сууж байсан юм. Тэгээд тэгтэл миний утсанд чат ирлээ л дээ. Чатыг нь хартал ангийн минь найзаас ирсэн байна. Тэгээд андаа хоёулаа ийшээ ойрхон хүн үргээд өгье гэж байна.
Би гайхаад хэнийг вэ гэж асуудал надад хэлэхгүй гэж байна шүү. Бодож байгаад за нэг агаарт гарчаад ирдэг юм уу да гэд бодсон. Машин бензээгүй үйл болоод ажил орлого муу байсан үл дээ. Тэгээ найзтай хэллээ л дээ. Үгүй надаа бензин байхгүй байгаа штэ л гэж хэлтэл. Өө зүгээр найз нь бензин хийгээд өгнө л гэж байна. Ингээ найзаагаа очиж авлаа. Тэгээд удалгүй хургаж өгнө гэсэн хүн маань ч ирлээ. Тэр үед л би анхны хайртайгаа дахиад л гарц тулгарч уулзсан юм да. Хургаж өгнө гэсэн хүн нь миний анхны хайр байж. Тэр үеэс л дахин хайрын амаас үүсэх эхлэл минь болсон гэхүү дээ. Нэг л мэдгэд надад найзын хүсэл тэрнээс минь ирж над руу чат бичиж эхэллээ. Би ч ихэнхдээ үнд ороод л хариу өгөхгүй жаахан өдөж новширноо. Нэг л өдөр бид хоёрын сэтгэл зүрх минь дахин нэгэндээ дурлаж нэгцсэн юм да. Би чин тэрэндээ ёстой л хайртай гэж ихтэйхэн. Миний сэтгэл бол хайлж урсан шүү дээ. Би заримдаа өөрийгөө ч гайхдаг юм. Хөөе, надаас хаанаас нь ийм их сэтгэл гарч ирээд байдгийн болоо гэж хаяада боддгоо. Би ихэнхдээ үгээрээ байн биш маш их үйлдэлээрээ чамдаа ямар их хайртай вэ гэдгээ мэдрүүлэхийг зорддог хүн дээ. Тэр минь өөрийгөө ийм байна, тийм байна гэж байнга олдог ч гэсэн надад бүр тэс хөндлөн эсэргээрээ. Миний нүдэнд ямар их үзэсгэлэнтэй харагддаг вэ гэдгийг тэр минь ганц ч удаа харж чаддаг болоосой л гэж боддог доо. Бид хоёр нийлээд бараг л 2 жил болсон байлаа. Би өмнө нь гадаад явна гэд материалаа өгсөн байсан юм л да. Тэгээд нэг мэдхэд бүтсэн гэдэг хариу надад ирсэн. Би ирээдүйд анхны хайртайгаа бүх юмаа төлөвлөж, ирээдүйд төвлөрч анхаардаг хүн байсан юм. 2024 оны 4 сарын 20 бүгд найрамдах Монгол улсаас бүгд найрамдах Чех улс руу ниссэн өдөр минь. Гэр бүлээ хайртай бүхний ардаа үлдээгээд тэрнийхээ үлдээгээд ас хол нулимстаануудаар явсан да. Гэхдээ би хуруунд нь амлалтын бүгж зүүж өгöd ирсэн юм. Тэр минь намайг битээ авал та үлдчих гэж зөндөө хэлж байсан. Одоо бодоход үлдчих минь явдаа л гэж харамсдаг. Багаас мань л эргэн тойрны хүмүүс гадаад гарч амьдар гадаад л гоё гэж багаас минь тарихынд бараг л коотлж гсэн байсан. Энд ирээд ажиллаж амьдарч үзэхэд их орон минь ямар сайхан юм бэ гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн. Одоо бол жил л болж байна. 2025 оны 4 сарын 30 Алс холын үерхэл харилцаа гэдэл нэгнтэйгээ өдөр шөнөгүй ярьж, чаталж, каалтаж их л хөөрхөн байдаг байлаа. Хагас жил болоход бид хоёрын харилцаа эрс муудаад л ирсэн дээ. Тэгээд холын зай харилцаа сайндаж муудж л байдгийн байлаа. Бид хоёр альва нэг асуудал гарахад ярилцах тал дээр жоохон муу л да. Хайртай охин минь маргаан болохоор дууга хураачдгийн. Энэ нь амар байдаг юм аа л гэдгийн. Тэгээ сүүлдээ дахиад л асуудал тулгарх бүрд ярилцах, асуудлаа шийдэх нь хамгийн зөв зүйл байдаг гэдгийг би мэддэг. Хоёлаа ярилцъя гэхээр олигтой ямар ч яриа өөрнөхгүй чимээгүй л байгаад байна. Ингэсээр байгаад л нэг мэтгэд харилцаа эрс хөндөрөөд ирчихсэн. Ярилцаад гүчи намайг ойлгоод өгөөч л гэж би дотроо их хүсдэг байсан. Их л ганцаардах юм. Аргагүй дээ. Тэрнийгээ дараа нь өөрлөгөө татнаа гэж бодоод эхлээд би ганцаараа явсан. Миний л буруугүй бах. Шинэ жил цагаан сараар очноо гэж тэрэндээ амласан юм л да. Гэтэл цаг нь ойртох тусам надад зардлын мөнгө байхгүй болсон байлаа. Би тэрэндээ яаж иж байгаад л хэлэх гээд энийг чадаагүй л дээ. Энд байдаг ихчтэй хэрэгтэй байна гэд өөрт байсан бүх мөнгө өгчихсөн юм. Өөрөө зардлын 100 төгрөгчгүй үлдчихсэн л дээ. Эцэст нь би харин хэлсэндээ хүрч чадаагүй худалч амтан л болж дууссан да. Тэгээд яах вэ? Бид хоёрын харилцаа үргэлж сайндаж муудчил байла. Осод осох хондоо. Би чин тэрэндээ маш их хайртай. Миний сэтгэл нэг ч удаа хувирч үзээгүй. Зөвхөн тэрнийгээ л гэдгийг. Тэр минь алтан зул цэцэг шиг үзэсгэлэнтэй охин байдаг. Нэг л өдөр бид хоёр ярилцаж ойлголцож чадаагүйгээсээ болоод хоёр тийшээ болсон. Одоо би 2 сарын дараа их орлогоо буцах гээд догтлоод өдөр хоногоо тоолоод л хүлээж байна. Хайртайгаа маш их өгүүлэн санах юм да. Энд байх хугацаанд зөндөө их зүүдэнд орж ирдгийг. Дэндөө их сансных байхаа та. Надад зүүдлийг өдөр гэж таан чалга. Ямар их санаж өгүүлж байна вэ? Буцаж очихоор харилцаагаа сэргээж дахиж чамаасаа хизээч холдож авахгүй. Би чинийхээ хажууд л байна. Чамааг улам их хайрлах ёстой юм байна гэдгийг ухаарч буцах гэж байна да. Гэхдээ тэр минь надаас өөрч явчихсан байхаа л гэж бодоод байна. Ингэж бодохоор гонигтай. За, энд хүргээ захиагаа дуусгая та. Тэрэндээ бүхнээ хэлмээр байвч харилцаа минь дууссан болохоор чадахгүй юм да.
ямар их чамаагаа санаж байгаа вэ гэдгээ илэрхийлж чадахгүй. Энд өөрийн захиагаа бичээд жоохон ч гэсэн сэтгэл доторх буглаагаа гаргамаар санагдсан шүү. Баярлалаа та бүхэндээ гэсэн байна. Нэ яана. За ирээд ямар ч байсан найз охинтойгоо уулзраа болоорой. Тэгээд хол цай гэдэг хэцүү хэрэг хүмүүс бас даваа туулаад харилцаагаа бүтэн авч үлднэ гэдэг бол хэцүү байдаг. Тэгэхээр хол илүү л их ойлголцох, ярилцах хэрэгтэй байдаг болов. Тэгээд ядаж яах нөгөө ирнэ гэчээд ирж чадаагүй болохоор бас хэцүү байдаг бах та. Хөө манайхан жинд теста урмын үгээр болж байна штэ. Захидлуудаа дуусаад амжуул бүгдийг нь сайхан уншаад өгнө. Биччихлаагаарай. За ингээ үргэлжлүүлээд үлээ дараагийнхаа загтал руу оръё. Сайн байцгаана уу? Энэ шуудан унших өдрийн мэндийг. Их урт болж магадгүй гэхдээ энд ядаж бичиж сэтгэлээ нэмэлмээр санагдлаа. Би одоо 26 настай, нөхөр маань 30 настай, хүн маань 8 настай. Миний анхны эр хүн л дээ. Анхны юм бүхний маань эзэн байсан. Яагаад байсан гэж өнгөрсөн цагт бичиж байна вэ гэвэл анхны миний хараад урсан залуу биш болчихсон. Бид гэр бүлээрээ Шведэд амьдраад 3 жил болж байна. Одоо энэ амьдралдаа цэг тавиад дуусгамаар байна. Учир нь манай нөхөр их уудаг болсон. Өмнө нь сардаа нэг байсан бол 10 жилийн хугацаанд энэ нөхөр гихүн засрахгүй бүр дорцсон. 14 хоноод нэг, 7 хоноод нэг сүүлдээ өдөр бүр шахав уудаг болчихсон. Уугаад тахаар зан авирын ч хэцүү болчихдөг юм байна. Чи уугаад байна болоо гэхээр хөөе би архичин болчоогүй би өөрийгөө мэдэж уuna. Ер нь ууж идэхээ чамаар заалахгүй гэж их хэлдэг болчихсон. Сүүлд уугаад тахаар нь хөөе хана чи яагаад уугаад байгаа юм бэ? Би чиний эрүүл мэндэд санаа зовоод байна гэхэд хариулсан хариулт нь эзэн нь биеэ бодохгүй байхад чи бодох бол илүү байна гэж хэлсэн. Тэр үг миний зүрхийг хоёр биш нэлээд хэд хуваасан. Шууд л нулимс асгардаг юм байлаа. Тэгтэл өөдөөс чиний нулимснаас би айхгүй гэх мэтэр хэлсэн. Сүүлдээ бүр барьж авч зодно, өстөн, боож унгана, утга барьж би чамайг ална, алчхаад шоронд ялаа идэлнэ гэж хэлдэг болсон. Би ч хүний газар нэг нүрээ бодохгүй бодъё гэж хэлээд ахаад л доромжлуулна. Үнэхээр хэцүү байсан. Нийлдэг найз нөхд нь бүгдээрээ л ганц би эсвэл өөрөөс нь дүү хүмүүс байна. Би бүр 18 дахь хүүхдийг миний анд, миний бро гэх мэтээр дууддаг. Өөрт нь тааламжтай байдаг юм байлгүй дээ. Тэр нийлдэг хүмүүс, харьцдаг хүмүүс надад юусоо таалагддаггүй. Заяхан нэг найз руу залгаад та нар битгий амьдралтай хүнд гай болоо гэж хэлсэн чинь хөөе чиний нөхөр толгойгүй юу? Завтай байна уу гэхээр завнаас их юм алга гэж шууд гарч ирдэг штеп. Чи өөрөө зайлоо эргүү хүүхэн минь гэж ирээд л намайг загнаж өгсөн. Би ч дотроо бодлоо л доо. Нөхөр найзуудынхаа хажууд намайг хүндэлдэггүй юм байна. Учир нь найзууд нь энэ нэг юмтай яаж чарцсан яадаг юм бэ гэж боддог байх. Нөхөр нь хамгаалтгүй юм чин яадаг юм бэ гэж боддог болчихж л дээ. Би энэ хүнийг анханаас нь дэндүү даврааснаа мэдсэн. За яах вэ гэд бүх юмыг нь бэлдэж өгөөд жирэмсэн байхдаа үүрийн 4 цагт босоод хоолыг нь хүртэл хийж өгдөг байсан. Би дэндүү их хүндэлдэг учраас яагаад тэгэхээр би өөрөө эцэггүй өссөн болохоор эр хүнийг хайрлах ёстой гэж боддог байсан л та. Харин одоо хайрлах хэрэггүй юм байна гэж бодох болсон. Сүүлийн жир шахуу яаж энэ хүнээс салах вэ? Яаж ивэр хэлбэл ойлгоод хоёр тийшээ болдгийм болоо л гэж байн боддог боллоо. Нэг л өдөр би энэ хүний гарт өгөж явахаар эртгэн салъя ч гэж боддог байсан. Би хүүдээ ч гэсэн ийм амьдрал үзүүлмээргүй байна. Мөн манай нөхөр өөрийнхөө төрсэн эмэгтэйдүүдээ байнга амьдралаа ярина. Дүүн нөхөртөл энээс нь болоод намайг бэрээ гэж боддгоо. Игчээ гэж нэг ч удаа дуудаж үзээгүй. Саяхан санаасургүй чатыг нь уншчихлаа л та. Дүүтэйгээ битсэн чатыг нь тэгтэл тэн дээр хөөе танаа эхнэр тэр чин гэж ахтайгаа чаталдаг юм байлээ. Манай нөхөр хүртэл тэрийг нь хэвээ юм шиг чаталсан байсан. Яагаад гэж байгаа юм бол? Яагаад ганц удаа ч гэсэн чиний биер ихч шин шүү дээ. Ядаж таа гэж болдоггүй юм гээд нэг удаа ч гэсэн хэлдэг юм бол.
Хамаг цайлангаа та яадаг юм? Ээжинд хоолгүй байна. Ийм ч юмгүй байгаа. Нааша мөнгө явуулаач. Гэхэд манай хүн за боломжгүй байна ах нь гэж ирлэхэд хамаг мөнгөө наатхандаа л атгуулдаг биз гэх жишээ нэ. Сүүлдээ би ер нь энэ хүмүүсийн хувьд яг юу юм бол хин юм болоо гэж бодлоо. Муу аав минь амьд сэрүүн байсан бол ганц охиноо ингэж хилүүлэхгүй л байсан байх таа гэж боддөг юм. Хэрвээ одоо дахиж надад гар хүрвэл би Шведийн амьдарч буй хотынхон гэр бүлийн хүчирхээлийн төвд хандна гэж бодож байгаа. Би үнэхээр шантарч байна, залхаж байна. Гэр бүлийн хайр халамж, бие биенээгийн хүсэл тэмүүлэл юу ч гарахгүй хүндий хүүтэн мэдрэмж л авдаг. Сонин санагдаж магадгүй л дээ. Би бүр хаяа өөр хүүхэндээ явалтаад өгөөсөө шалгах шалтгаан маань хүүхэндээ болчихосоо гэж боддог. Гэхдээ тэнгэл биш бол ийм аригчинтай нэр холбогдохгүй л байхаа л та. Иймэрхүү амьдралыг дуусгаж чадсан зоригтой эмэгтэйчүүдээс зөвлөгөө авмаар байна. Надад туслаач. Би хаяа ээжтэй хэлдэг юм л та. Арх угаад ээж ингээд тэгсэн гэхээр миний гэр бүл мэдэж бай гэж бодоод яг хитрхи гомцсон үедээ л хилээд л хайдаг л та. Маадгүй ээж маань гомдтгол байх. Ямар хүнд охиноо өгөөд хар залуугаар нь ийм амьдрал үзүүлж хөвтөө гэж надад болон өөртөө гомддог байхаа гэж бодгоос амар. Одоо салмаар байгаагаа ч гэсэн хаяа хэлдэг юм. Ээж маань өөрөө хар залуугаараа аваас минь хүү охинтой үлдэж өөрөө бүгдийг нь болгосон болохоор миний охин жаахан твч. Миний охин ухаантай хүн бол засардаг юм аа. Ухаан муутай бол бүр доортно. Чинийг сайн ярилцаад үз. Би бинээсээ уучлалахгүй гэтээгч үнэнхээр юм би тэгж чадахгүй байна. Ярих гэхээр л нэг эвгүй үзий язах харцаар харна. Тэр харцсан зүгээр л миний хэлсэн үгний өөдөөс зайлаа дугуй гэж байгаа юм шиг санагддаг. Их дотор тамиртай хүн. Танихгүй хүний хажууд их таруухан ажилласаг залуу болно. Гэрийнхнийхээ ээж дүүнэрийнхээ хажууд бол их маяглж өгнөө. Энэ жилийн 5 сард бид хоёрын 10 жилийн ой болох юм. Зүгээр баяр дээрээ салъя гэдгийг хэлж бэлэг барьдаг юм уу гэж бодож байгаа. 5 сар тэгэхээр одоо юм биш. Үнэхээр тэнэг амьдралаар 10 жил амьдарчээ. Хүүгээл ийм айлын охин зовоос хүн болохгүй хичээдэг юм. Тиймдээч би одоо нэмж хүүхэд гарахгүй л явж байна. Хаяа нойрны юм уучмаар санагддаг. Яг яах учраа олохгүй яг галзуурхын ирмэгтэй л байна. Би яг л жүжигчин болчихсон. Шүнжин шаналж хончхоод өглөө нүрэ бодож сэмбигээд ажилдаа очино. Ажлынхаа маань инээд алдсан сайхан охин шүү. Баяр баясгалантай амьдруулдаг нөхөр сайтай хүү юм аа гэж байн хэлдэг юм. Би ч инээгээд л зүрнэ. Үнэхээр сайн жүжигчин болсноо би саяхан л мэдлээ. Яасан гэхээр нөхөр маань согтуу байхдаа муу худалч жүжигний хүүхэн гэж хэлэхдээ л мэдсэн л дээ. Сэтгэл санаа гэж авах юм үнэхээр алга. Сэтгцийн өвчтэй хүн шиг л амьдралаа зүгээр дуусгамаар байна. Ахиж тэр хүний амнаас арх үнэртмээргүй байна. Гэр орноосоо арх пив унартах ямар хэцүүг тэр хүн мэдэхгүй эсвэл нийлээд цуг уудаг болох уу? Би яг яавал дуусгаж чадах вэ гэж дандаа боддог. Одоо гар хүрвэл би хуучин шигээ зодуулахаа болсон байна лээ. Адилхан хөдөлдөг, зодтолдог болсон. Эрүүлд нь хэлсэн. Би одоо биер тэнхээ сууж бие хамгаа сурсан юм шиг байна. Чамтай зодтолдож байхыг бодвол гэж хэлээд яриагаа дуусгасан. Ийм амьдралаар олон жил явбал нэгэн шороонд нөгөө шоронд л орох ирээдүй харагдаж байна. Яг энэ захиагаа бичээ сууж байхад нүднээс нулимс голын горх шиг л урсаж байна. Ээж нар минь өөр хүүхдээ хүмүүжлтэй сайн хүн болгоорой л гэж захимаар санагдлаа. Хэрвээ энэ захиаг минь уншаад өгвөл үнэхээр их баярлалаа шүү. Нэгэн азгүй ихнэр азгүй ээжээс Швед улсаас бичлээ. Баярлалаа та бүхэндээ гэсэн байна. Тэгэхээр цагтлын эзэн маань сонсож байгаа танд хандаж комментууд маш олон ирсэн байна. Тэгэд комментуудыг уншаарай. Ярилцах хүнтэй байгаарай. Нэгэ онгойлгох. Үнэхээр ярилцах болдохгүй бол над руу ч гэсэн холбогдож болно шүү. Чөлөөтэй байдаг.
Монголда байгаа хүмүүс яг ийм байдалд орохоор ямар байдаг вүлээ. Гэтэл хүний газар хиндэ хандхаа мэдэхгүй те. Яая гэд мэдэхгүй байгаа. Хайртай гэд итгээд явсан. Хань нь ийм байдалтай байлгаад байвал нэрээ яах вэ? Хүний газар дээш тэнгэр хол доош газар хатуу яг ийм байдалтай байгаад байдаг. Тэгэхээр манайхан бас харамгүй сэтгэлийн зөвлөгөө өгөөрэй. За хамтран ашиглаж танилцуулаад дараагийнхаа цагтл руу орно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арсыг 2 дахин 5 дахьтай байлгаж урсгаарс хамгаална Pampers. За тэгэхээр Pampers Premium Care жирхэн үд мэд зөөлөн амьсгалдаг шингэнийг сайн шингээдгээр онцлогтой өвөрмөцтэй давхарга нь Иран арсыг 5 дахьтай байлгаж хамгаалахад зориулагдсан байдаг. За тэгэхээр Stop Pocket буюу нуруу руу урсгах шингэнийг хамгаалдаг хувийн хамгаалалтай уян хатан зөөлөн наалттай арсыг амьсгалуулдаг технологитой илүү зөөлөн гадаргуутай болсон байна. За дотроо ийм 3 төрөлтэй юм билэ. Pampers Premium Care 5 одтой дээд зэрэглэлийн жирхэн Нира үед нь илүү тохиромжтой гэсэн. Харин Pampers Active Baby нь болохоор илүү удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой. Pampers Pants буюу өмсдөг чихвэн хэрэглэхэд илүү хялбар, том хэмжээтэй буюу Resmeri сонголт нь ингэж байд юм байна. Ерөнхийдөө бол нэг 17 кг хүртэл таарна гэж байна. Тэгэхээр Талбайсаар оруулж ирдэг Pampers чихвээ шууд захиалаад авах боломжтой. Тэгэхээр Анонго Facebook пэйж болон Тэг зэгмэн дээр хургуулж авах боломжтой юм байна шүү. Холбогдох утасны дугаар нь за энд утасны дугаараа бичээг байна. Аяг байршлууд хаан үлдэргэн 3 дугаар хороо MCS Анон төгөөсөөс авах боломжтой. Тэгэхээр өөр нь бол захиалаад одоо хүргэлтээр авчвал тун зүгээр юм байна. За Baby Love аппликейшнаас бас татаад хургуулээд авах боломжтой юм байна. Баярлалаа хамтран ажилласан арсыг 2 дахин 5 дахьтай байлгаж урсгахаас хамгаална Pampers чихвээ. За. Өргөжлөлн дараагийнхаа цагтлаар оръё. За дараагийн цагтл маань бид нар одоо тэсийн ядан хүлээдэгч болчихжээ. Одоо Бацраг ахын маань ээлжид нэгэн цагтлыг та бүхэндээ өргөе. За энэ Бацраг ахын нохооны зураг нь фолдер дотор зураг дотроо байгаа нэг нохооны түүхийг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байна уу? Амидуудыг болон нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Аско Олон жилийн өмнө юм да. Манайх Америкийн төвийн нэг мужийн Акрон гэдэг хотод амьдарч байлаа л да. Манай байрны 102 тоотод Ричел хэмээх хараагүй өгш амьдардаг байсан юм. Түүний цорын ганц амбул нь Аско гэдэг нохой байсан. Ричел өвөө дэлгүүрээ авахдаа Аскогийн чэйжний бэхлэгэнд холбосон урт байруулаас барьж нөгөө гартаа таягаа тулаад л яваа харагдана. Аско хараагүй хүмүүст хөтөж хийдэг нохоон сургууль төгссөн бүр өрнөлттэй нохой байсан юм. Бас л хөгшөртлөө олон жил Ричел өвөө нүд хараан болж явсааж. Манай байрныхан бүгд л Аскод их сайн. Манай хүүхдүүд ч бас эрхлүүлжил байдаг юм. Аско гэрлэн нохойгоор гарахдаа ногоон гэрлийг хүлээж агаад асгаар нь хөдлөнө. Ричел өвөөгийн хөл тэглэх зүйлийг ёор андахгүй шүү дээ. Замын хаашлахад тулаа зогсоход Ричел өвөө таягаараа тэмтэрч хөлөө хөргөөд л гарчхана. Байшингийн булан тойрохтой өвөөг булан мөргүүлэхгүй холоор зугуухан тойруулж гаргана. Аскогийн харц бүхэн Ричел өвөөг хамгаалсан харц байдаг байлаа. Тэр хоёрыг явж байгаа холоос харсан хүмүүс гараа даллан мэдчилгээд Аско 2 удаа хуцна. Энэ нь хүн мэдчилж байгааг дамжуулж байгаа хэрэг гэж шүү. Харин ингэж хуцсны дараа Ричел өвөө гараа өргөөд бүгдэнтэй мэдчилнэ. Би нэлээд сүүлд Ричел өвөөтэй танилцаж тэднийхээр орж ярьж хөөрдөг боллоо л доо. Миний аяллууд ялангуяа банхны маань тухай тэр сонсох тун дуртай. Тэгэд тэгнэ хөөе Аско чи сонсож байна уу? Аялдаг сайн нохой байсан гэж байна шүү. Гээд л нохоотойгоо ярьдагсан. Тэдний хөргөгч нойлын өрөө болон бүх өрөөнүүдийн хаалганы бариулаас тохоо хэрийн урт олс уяатай байдаг өгөөд Аско Ричел өвөөд эдгээр хаалгануудыг татаж онгойлгодгийг нь харж үнэхээр их биширч билээ. Аскогийн нүдэн нэг л ухаалаг бөгөөд намирсан хонгор шаргал үстэй нүдэнд тулаах нохой байв. Тэр өвөл Ричел өвөө зүрхний өвчнөөр нас барж Аског холын хамаат наваад явчихсан юм. Ингээд дараагийн хавар нь боллоо. Нэг бүтэн сайн өдрийн өглөө манай байрны гадуур хүмүүс цуглараад ямар нэгэн босон бололтой байна шүү. Тэгтэл манай баг охин уйлжсэн гаднаас ороод ирлээ. Гү яава миний охин яасан бэ гэвэл Аско гэд үг хэлж чадахгүй болохоор нь би хувцас өмсөд өсгөн гарлаа. Доош бууж хүмүүсийн цугларсан нэг давхарт очиход Ричел талигаачийн 102 тоот хаалганы үдэнд гулдаан хөвтөж байгаа хонгор шаргал үстэй нохойг олж харлаа. Зарим хүмүүс нулимсаа арчиж байх юм. Байрны хүмүүс ирсээр л. Хөөрхөдөө Аско маань зүнгөөрөө өгөхээ мэдээд гөлгөнөөс нь ахуулаад тэжээсэн хайрт эзэн өөрийнхөө гэрлүүгээ зүтгэн ирж хаалгаа налаад эцсийн ямцглаа хураасан юм байна.
Бүгдээ сайн амт нөхрөө алдсан мэд толгой гудаан зогсоно. Аско санаа намарсан бололтой тайван нойрсож. Хонгор шаргал ус нь шалан дээр нэвсийн харагдана. Миний ч хамрын самшаа шархираад л явчихлаа. Тэгээ сэтгэл дотроо Аско минь явдаа. Ричэл өвөө дээрээ оч. Тэр тэнгэрийн оронд чамааг тун их хүлээж байгаа. Очиж өвөөдөө ирэхэл Аско минь. Баяртай Аско гэж шивнэжүүлээ. За нохооны бодит зургийг энд найруулагч маань өгсөн байна. Баярлалаа хүндэтгсэн Бацорыг Америк нэгдсэн улсын Сиэтл хотоос гэсэн байна. Ста мундаг нохооно нэрээ. Сайн шүү тийм ээ. Заримдаа хүнээс гарамгүй тэр их ухаан, тэр их хайр, халамж, мэдрэмж амтнаас гардаг. Гэтэл бид нар бол амтнаас ялгарах оюун ухаантай мэдрэмжтэй хүмүүс ирнэ. Заримдаа хараатнаас долоонд ор ажиллах юм да. Бид нар амтнаас суралцах юм их байна да, их байна нэрээ. За үргэлжлүүлэн дараагийнхаа захидлыг уншаад нэвтрүүлэг өндөрлөе. За дараагийн захидал маань хоёр байгууллагатай би хамтран ажилласан. Тэгээд нэг нь бол Монголын нийгэмлэг, нөгөөт нь болохоор Хөөрхөн Зүрх төрийн бүс байгууллага. Тэгээд Хөөрхөн Зүрх төрийн бүс байгууллага хэд хэдэн захиаг уншсан. Одоо нийгэмлэгийн ээлжид нэгэн захидлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу Ами? Монголын нийгэмлэгийн гишүүдийн захидлуудыг уншиж архисах гэдэг аюул төвчнөөс ангижрах арга замын тухай хүмүүст хүргэж аваад маш их талархаж байна. Ингээд би өөрийнхөө төвөөс хуваалцъя гэж бодлоо. Надтай хинч арх буюу архичны тухай ярьж чи архичаан гэж нүд үзүүрлэж байгаагүй л дээ. Тиймээс миний амьдралын уналт босолт бүхэнд арх ойрхон байж маш чухал үүрэг гүйцэтгэснийг миний дотны найз халамжит хайртын дүрд амжилттай тоглоод явааг ухаарч амжаагүй ирсэн хүн байна. Азар аагийн тухайд бол хувь тохиосонд одоо өглөө бүр талархаж авдаг л да. Дэрж байж өөрийгөө арх хийх уудаг, уухта зохион байгуулж, урайлан дуудаж, бусдыг уруу татаж уудаг архичин гэдгийг мэдэж авсан л та. Уйтгарлал, алдаа гаргуул, баяр хөөр, амжилттай үйл тохиоход ер нь л бүх үед уудаг байсан юм билээ. Тэгээд би одоо яаж амьдарч явсан хүн бэ гэж өөрөөсөө итсэн. Бурханлаг эдгэрлийн хөтөлбөр гэгдэх 12 алхамд хөтөлбөр рүү өөрлөө мань харуулж, өөрийн ирэхгүй хүлээмжшүүлэлт хийсэн юм. Энд нэг хундаг уудаг байх, 100 литр уудаг байх огт хамаагүй юм билээ. Архинаас гарыг, архи ухаа болий, архиа зогсоё гэсэн ганцхан хүсэлтэй байхад л болдог гэж байгаа. Маргаашнаас уухгүй биш, өнөөдөр л уухгүй гэрхэмлдэг 24 цагийн хөтөлбөртэй их энгийн газар. Мөн ганцаараа архинаас гарч чадахгүй байгаа бол яг адилхан архисах өвчтөө мөртлөө архинаас татгалзах хүмүүстэй нэгдэж уулзалтанд сууж оролцсноороо эрүүлжиж эхэлдэг. Дэрснээр одоогоор 4000 орчим хүн эрүүл амьдарч гэр бүлд нь амар тавьирсээр байгаад бахархаж бас талархдаг юм. Танд ч гэсэн боломж нээлттэй байгаа. Сонголт таних маш сонирхолтой өрмөц ертөнц шүү. Өөрийгөө засаж аваа эдгээр хүмүүсийн туршлагаа сонсож, хуваалцаж, ярилцаж би ч гэсэн өдрөөр идэрч байгаа. За би анилгадаг. За баярлалаа. Нэг дөрөв ихвэр ингээд дараалаад орчхоор хоолой маань сэвтний нэг тиймэрхүү болчихдөг юм шүү. Уучлаарай. За. Аз жаргалтай амар амгалан амьдралд хөл тавьсандаа маш их баярлалаа юм. Дэлхийд үсээд 90 жил болж байгаа. Монголд нутагшаад 27 жилийн нүүр үзэж буй та эрхийг өсвөл баяртай өгөх болно. Гайхамшигтай газар шүү дээ. Лав гараг бүрийн 14 цагт гийн ерөнхий үйлчлэгний төв офс дээр шинээр эргэстэй зориулсан уулзалт болдгийм байлээ. Ажлын өдрүүдэд өглөөний 9 цагаас оройн 17 цагт офис нээлттэй ажилладаг. Та хизээж очиж ярилцаж мэдээлэл авч болдог. Төв офисынх нь хаяг нь болохоор Сүхбаатар дүүргийн сторохороо Алтай гудамж Төшиг багнад компани байранд байрладаг. 401 тоодт юм байна. Яг MJL радиогийн 100 замын 100 талд нь буландаа зурагтай 8 давхар саарл байшин байгаа. Үүнийг сонсож байгаа таныг зориод очиж магад хэмээн хуваалцлаа. Миний бичсэн захидлыг уншсан Амита сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Хүндэтгсэн гийн нэр хаяггүй нэгэн гишүүнээс гэсэн байна. За баярлалаа. Гой захидлууд илгээдэгт. За энд одоо маш олон хүмүүс надад
Урмын комментиг бичсэн байна. Би бүгдийг уншиж гэрийнэ. Нэвтрүүлгийн манцаг энд хүрээд өндөрлж гин цагтлаа айлгасан хамт байсан сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүд айдахтай сайхан өнгөрцгийгээр эрэх даваа гарагт иргэн баяртайгаар уулзцгаая. Студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамт найруулагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Замун арсыг 2 дахин 5 дахьтай байлгаж урсгаас хамгаалан памперс хамтран ажиллалаа. Сайхан амарцгаарай. Баяртай.